За өнөөдөр дэлхийн ван гараг хонхын ордондох энэ аяллаа үеэр хувь хүмүүст хэрхэн нөлөө үзүүлэх талаар ярив. За тэгэхээр дэлхийн ван гараг хонхын ордонд одоо ороод 20 жилийн аялал одоо хийж байгаа. За ихэнх үедээ явж байна. Тэгэхээр энэ бол одоо бидний энэ хувь хүн болгонд одоо энэ гаригийн нөлөө хэрхэн одоо нөлөө үзүүлэх вэ гэдэг одоо асуулт байна тийм ээ. За тэгэхээр бид нар бол одоо хувь хүнд астролог талаасаа ямар нөлөө одоо хувь хүн талаар үзүүлдэг вэ гэхээр нарны ордоо бид нар мэддэг ихэнх хүмүүс тийм ээ. Тэгэхэд мандалт орд гэж мандалт орд, сарны орд гэсэн энэ гурван ордоор бол өөрийн одоо бүтэн одоо астрологоо өөрийгөө одоо илүү хувь хүнийгээ илүү тайлж уншихад бол энэ гурав маш хүчтэй нөлөөтэй байдаг. Гэхдээ бол яг нарны ордоо одоо ихэнх нь мэддэг учраас нарны орд талаас нь бол би одоо энэ удаагийн бичлэгээ илүү тэр тал руугаа илүү тайлбарлалтай ярив. За гэхдээ яг мандалт ордоо мэддэг байсан ч гэсэн ерөнхийдөө энэ бичлэг маань бас одоо ерөнхий ойлголтыг өгнө. За тэгэхээр хоньны ордноос эхэлдэг. Хоньны ордонд бол хоньны ордныхны хувьд ер нь тэр олон нийтийг хариуцдаг хэсэг маань одоо илүү Плутон гараг буюу дэлхийн ван гараг идэвхжүүлж байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бид нэр илүү өөрчлөлт, шинжилэлт, за тэнд их илүү том сорилтууд, за том бүтээлүүд тийм ээ. За тэр юм илүү их ажиглагдаж илүү тэнд идэвхтэй нөлөөгөө үзүүлж ирж байна. За тэгэхээр олон нийт гэдэг бол одоо бидний энэ хамтын нөхөрлөл, за нийгмийн харилцаа, за нийгэмд үзүүлэх одоо бидний энэ одоо өөрийн бүтээлч байдлаар одоо хандах тийм ээ. За иймэрхүү одоо үндсэн одоо том ойлголтууд гарч ирж байна. Тэгэхээр хоньны ордныхны хувьд бол ер нь бол энэ за хувийн хэрэгцээ тийм ээ. Олон нийтийн хэрэгцээ гэдэг энэ хоёрын хооронд их том юм тэнцвэрт одоо балансыг нийцүүлэх одоо шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энийг бол ойлгохдоо бол хувийн одоо өөрийн хувийн хэрэгцээнээс гадна илүү бид нэр олон нийт рүүгээ илүү бүтээлч ажиллагаанууд хийх. За олон нийт рүү одоо хамтын найз нөхөр, тийм хамтын групп тэр хүмүүсүүдтэйгээ илүү их одоо тэр тал дээр тэднийхэн дунд илүү өөрийгөө харуулж тэднэртэй хамтдаа бүгдээрээ бүтээлч одоо ажлуудыг аюу хийх. За ийм байдлууд бол ерөнхий том утгаараа бол иймэрхүү юм бол анзаарагдаж энэ энерги өөрөө хүчтэй идэвхжиж байгаа. За ер нь бол энэ олон нийтийн тал дээр бол хоньны ордныхан бол за уламжлалт одоо бус тийм ээ. Тийм одоо цоо шинэлэг маягаар ямар нэгэн ажлыг хийхэд энэ дэлхийн ван гараг маш их тийм дэмжиж тэр алсын харааг их илүү их хүчрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид нар бол бас одоо сайн ойлгоход бол тэр ирээдүйн ажиллагаа руу ирээдүйд одоо том зорилго тавих, ирээдүйд аюух том боломжуудыг нээх. За тэр тал руугаа хоньны ордныхны бол хийх одоо их том урт хугацааны тий за ийм ажлууд болох байхаа. За үүн дээр бол за мэдээж бас сорилттой, за сөрөг тийм талууд бас байгаа. За үүнийгээ бас бид нар мэдэх нь аюул чухал. За энд бол бас хэтэрхийх өөрийнхөө одоо хүн өөрийнхөө хувь хүнийхээ тэр одоо дүрийг гэх юм уу өөрийнхөө хувьдаа одоо илүү ашигтайгаар ажиллах ч юм уу тэрийг одоо олон нийтийг ашиглаж байгаад өөртөө хувьтай ажиллах бол энэ бол их том муу одоо тийм сөрөг одоо санаа гэх юм уу тийм юм болох байх. Тэгэхээр энэ дээр бол сайн анхаарах хэрэгтэй. За бид нар хувь хүний өөрийгөө гэхээс илүүтэй за нийгэмдээ ямар том би өөрийнхөө дүрийг ашиглаад нийгэмд ямар сайн үйл одоо сайн одоо юм бүтээх үү гэдэг за гисэн дүр цаашаага одоо маш хүчтэй энерги аваа явж байна.
За хоньны ордных маань болвол за ер нь одоо яг хувь хүний өөрийн одоо тэр яг хувь хүн өөрийгөө физикал байдлаар за илүү их тэр одоо өөрийгөө харуулсан ганцаараа тэр одоо тэмдэг байдаг. За тэгэхээр энийг одоо бид нэг үндсэн одоо тэр нэг хоньны ордныхны тэр эссенц буюу тэр мөн чанараа жоохон тийм ээ тэрнээсээ арай өөр одоо олон нийт рүүгээ болж байна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ олон нийт рүүгээ бид нэр одоо маш их тэр инновац одоо шинэ дэвшилт санаа за тэр олон нийтийн төлөө тэр том их олон боломжуудыг гаргах нь за ирэх одоо энэ 20 жилийн хугацаанд том энерги болж ирж байна. Дараагийн орд бол одоо өхрийн орд байна. За өхрийн ордныхны хувьд бол хамгийн гол энэ дэлхийн банкын том хүчтэй нөлөө үзүүлж байгаа зэсэг бол тэр мэрэгжлийн одоо тэр олон нийтийн дундах тухайн хүний өндөр одоо эрх мэдлийн тэр карьер за тэр хэсэг бол Плюто буюу дэлхийн банк гарагийн одоо нөлөөллийг үзүүлж байна. За тэгэхээр энэ дээр бол өхрүүд маань энэ хэсэг маань одоо ингээд идэвхжээд ирсэн учраас за карьер дээр их том өөрчлөлтүүд гарч ирэх байх. За өөрийн тэр мэрэгжлийн карьер дээр за удирдах албан тушаал гэсэн үг тийм ээ. За энэ бүгд дээр том сургамж энэ дээр их том гүнзгий одоо ойлголтууд өөрчлөлтүүд за гарч ирнэ. За тэгэхээр энэний одоо бас нэг анхаарах ёстой юм бол нэг талд за гэр бүл байгаа. За нөгөө талд бол энэ нийгмийн том ажил амьдралын за тэр эрх мэдлийн төлөөх одоо тэр карьер байна. За энэ хоёрыг одоо хооронд нь тэнцвэржүүлж энэ хугацаанд одоо авч явах тийм сорилт одоо ирж байна. Тэгэхээр энэ олон нийтийн дундах за өөрийн тэр нэр хүнд тийм ээ. За мэдээж энэ дээр их том одоо амжилт гаргаад ямар нэг байдлаар том одоо удирдах албан тушаал дээр очих юм бол мэдээж их том тэр олон нийтийн төлөө нэлээд том хэмжээний тийм материалын талын тийм одоо өв үлдээх тэр хөв зохиол бас байгаа. Тэгэхээр бол энэ дээр одоо өхрийнхэн маань ерөнхийдөө энэ 20 жилийн хугацаанд маш том сэдэв болж тийм ээ том утгаараа одоо ингээд эхлэл нь одоо нас ингээд явагдаж байна. Тэгэхээр за бид нар энэ нэр хүндээ одоо хэрхэн одоо хүмүүсийн өмнө өсгөж тийм ээ тэр албан тушаал одоо дээд эрх мэдэлээр хүрэх. За энэ талаар бол их онцгой одоо дэлхийн банк гарагийн тэр хүчтэй задлага хийдэг тийм ээ муу байвал одоо тэр бүхнийг мууг нь илчилж гаргах нэг бол одоо олон нийтийн дунд нэр хүнд одоо унах за нэг бол бүр олон нийтийн бүр удирдагч нь болох гэсэн за энэ задлагаануудыг бол Плюто гараг бол одоо хийн гэсэн үг. Тэгэхээр энэ бол их 100 одоо явж байгаа болохоор энэ бүгд дээр бол их энэ одоо энэ талын энэ цэгийн одоо энэ юм дээр анхаарлаа их зөв төвлөрүүлээд би эндээс маш их суралцаад за энэ бүхний одоо маш их юм магадгүй их дэлхийн банк гараг бол их айцыг одоо төрүүлж магадгүй юм энэ олон нийтийн дундх одоо тэр эрх мэдлийн айц за яах вэ гэсэн одоо тийм ээ за тийм юм байдгүй ерөнхийдөө хүмүүсийн төлөө за нийт олон нийтийн төлөө за тэдний төлөө ямар нэг өв үлдээх тийм ээ тэднэрт ямар нэг материалыг одоо юмар хангах гэх юм уу те ерөнхий нэг юм ойлголт бол байна. За энийг ингээ барих юм бол ерөнхий том утгаараа бол их зөв чиг баримжаагаа одоо авчин гэсэн үг. За тэгээд энэ гэр бүл дээр бол за гэр бүлийн амьдрал дээд одоо албан тушаалын амьдрал ажил карьерийн амьдрал гэж энэ хоёр бол яг өвдөдөөсөө харсан одоо эсрэгцэл байдаг. Тэгэхээр бол за гэр бүлийн амьдралыг одоо бас аваад явах тийм ээ. Тэгээд нийгмийнхээ одоо амжилтыг бас гаргах. За энэ дээр өхрүүд маань их сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр аль нэгийг бас орхиж болохгүй гэсэн үг тийм ээ. Хоёуланг нь хамтд нь зэрэг одоо
одоо диалектик хийгээд цаашаа зөв одоо явагдах ёстой амьдралын тий. За ингээд энэ дээр бол энэ сэтгэл зүйн хувьд бол мэдээж бас их энэ нийгмийн хувьд за гэр бүлийн хувьд гэр орны хувьд ч бай их төвхтэй солилцтой за тийм цаг үеуд бол бас байгаа. За энийг бол хамгийн гол нь бол хамгийн зөв шийдэл гэх юм бол хамгийн одоо бүгдийг зөв шударга за тэр ямар нэг одоо буруу муу зүйл бол ерөөдөө зөөрлөж ярил одоо сойргүй зүйл гэж ойлгох юм тийм ээ. За тэгэхээр ингээд сойргүй байх юм бол ямар нэг юм байшин байсан ч сойрмотой байл нураад унах гэдэг шиг зөв сайн одоо тэр зөв юм руугаа явах юм бол энэ плютэй гариг бол улам тэрийг нь хүчрхжүүлээд цаашаа одоо илүү их амжилтыг одоо гаргана. За дараагийн орд бол эхийн орд байна. За эхийн ордныхны хувьд бол энэ дэлхийн ван гараг амхын ордонд ирснээр бол за тэр одоо дээд одоо болсол одоо философи те мэрэгэн ухаан за энэ том дээд ухааны энэ одоо талбар дээр гол нөлөөллөө үзүүлж байна. За тэгэхээр энд бол хэрхэн одоо нөлөө үзүүлж байна гэхээр за ер нь бол одоо тухайн хүн бол эхийн ордных маань бол маш их хувь хүнийхээ хувьд маш гүн гүнзгий том өөрчлөлт одоо явагдах байх. За тэгэхээр энэ бол их том одоо юмыг их томоор харах өөрчлөлт гэсэн үг тийм ээ. Амьдралын тэр хэсэг дээр явагдаж байгаа болохоор ер нь альва юм болгоныг томоор харж өргөн дэлгээр одоо талаас нь бодож за тэр их том энергийг идэвхжүүлж байна. За тэгэхээр за ихрийнхэн маань бол ерөнхийдөө өөрсдөө бол яг одоо мөн чанарынхаа хувьд бол энэ communication харилцаанууд өдөр тутмын одоо бидний хариуцдаг одоо энэ одоо жижиг харилцаанууд байдаг тийм ээ. За энэ бүх өдөр тутмын энэ одоо болж идэг энэ харилцаануудыг хариуцдаг болохоор за энэний чинь эсрэг талд одоо Плюто буюу дэлхийн ван гараг орсон байна. Тэгэхээр энэ талыг идэвхжүүлэхээр за философийн сэдв за илүү том сэдв гэсэн үг тийм ээ. За дээд боловсролыг хариуцдаг. Тэр дээд боловсролын одоо их сургуулийн том сэдвүүд тийм ээ. Энэ дээр одоо маш их том гүнзгий ойлголтууд за энэ дээр их том өөрчлөлтүүд за мэдрэгдээд одоо ингэ явж байгаа байх. За тэгэхээр энэ бүхэн дээр бол илүү одоо юмыг одоо ихрийнхэн маань илүү өргөн том одоо утгаар ингээд харах нь их зөв байгаа. Энэ одоо үед бол тэгэхээр за шашныг бас шашны сэдв бидэн дээр одоо их чухал байр суурь бас болж тийм ээ. За шашин гэж юу вэ тийм ээ. За шашныг жинхэнэ утгаар бүр гүнзгий одоо судлах. За өөр бол одоо яг энэ том соёл гэж юу вэ тийм ээ. За философи гэж юу вэ. За энэ бүх сэдвүүд одоо илүү төрлөө гүнзгий орж судлагдаж за энэ бүхнийг одоо маш сайн ингээд хийснээрээ энэ бүхэн бол илүү хүчрэг болж илүү сайн энэний одоо жинхэнэ тэр эссенц буюу тэр мөн чанарыг одоо ойлгох тэр үе ирж байна. За амьдрал дээр бол энэ холын аяллууд бол одоо их одоо явагдах байх тийм ээ. Хол аялах. За их гадаад улс орнууд руу холын аяллууд их явагдах. Ерөнхий тэр за энэ бүхэн дээр их тийм одоо ерөнхийдөө их бүтээлчээр гол одоо дүрн болж одоо тэр аяллыг зохион байгуулах ч гэдэг юм уу тийм ээ. За иймэрхүү энергиуд бол ерөнхийдөө явагдаж байна. Тэгээд бол за эндээс бол яг уу бас нэг юм одоо сөрөг тал гэх юм уу те энэ бүхэн бол за сэтгэл зүйн хувьд бол одоо бага дунд болсол одоо бага ангид байхт ч юм уу тэр үеийн одоо сэтгэл зүйн байдлууд тийм ээ их мэдрэгдэх за тэр
байдлуудыг одоо илүү эдгэж одоо сэтгэл зүйн хувьд бага ангид байхдаа ч юм уу ямар нэг сэтгэлийн шарх авсан ч юм уу амьдралд ямар нэг одоо онцгой үйл явдлууд болсон бол за тэндээ тэрийг эдгэх за тэгээд бас одоо бидний энэ өдөр тутмын энэ харилцаанууд дээр тийм ээ харилцаа болон тэр илүү том утга санаа гэсэн энэ хоёрын хоорондох тэр тэнцвэр балансыг олох хэрэгтэй. За тэгээд одоо энэ бидний энэ дээд боловсролыг хариуцж байгаа энэ зэг дээр одоо Плюто явж байгаа учраас хэрвээ энэ дээр одоо их сургуулийн одоо оюутан ч юм уу байгаа бол энэ дээр маш их тийм юмаа гүн гүнзгий судлах ёстой. За тэр хичээл номоо тэгжиж энэ илүү их тэндээс их илүү их жимснэх гарч ирнэ. За энэ дээр одоо зүгээр яг хуу оюутнуудаа гэж хэлэхэд юунд их сургуулийн одоо юмаа их хуурж мэхлэх гэх юм уу те ямар нэг байдлаар буруу худлаа маягаар юмыг ингэж аргалж өнгөрөөе гэж байгаа бол энэ дээр их тийм Плютогаар юм илчилсэн одоо юмыг альфа энийг бүр ингэж одоо ингэж илчлээд дуусгах тийм бас энерги байгаа шүү гэсэн сануулга байгаа. За тэгэхээр бид нар бол одоо энэ хоёрын хоорондох ер нь бол их тийм их сайн одоо мундаг их том өргөн дэлгэр утгаар юмыг бол их тийм одоо илүү өгөөмөр одоо бэлэг болгож өгдөг энэ одоо зэг дээр байгаа учраас бид нар бол аль болох Плюто гарыг зөв одоо энергийн өөртөө зөв ашиглахын тулд тэр одоо мөн чанар тийм ээ юмны мөн чанарыг ойлгох. За тэгээд тэр зөв зарчмаа барих. За ингэснээр бол бидний гол энэ дээр тэр холын аялал, философи, шашин тийм ээ энэ бүх том амьдралын их том энэ оюунлаг энэ том сэдвүүд маань илүү сайжирч хүчрэх болно. За дараагийн орд бол мэлхийн ордныхан байна. За мэлхийн ордныхан маань хувьд бол одоо дэлхийн ван гариг бол за яг тэр ер нь бол дэлхийн ван гариг өөрийнхөө тэр гэртээ ирж байна гэсэн одоо гэртээ ирж байна. За тэгэхээр бол энд бол за нэг талдаа хүч чадал тийм ээ нөгөө талдаа за бэрхшээл энэ хоёрыг бол энэ харуулж байна. За тэгэхээр бол ер нь бол энэ их маш их тийм өөрийнх нь одоо Плютогийн буюу энэ дэлхийн ван гаригийнх нь өөрийнх нь яг тэр үндсэн гэр дээр ирж байгаа болохоор энэ бидний дотоод сэтгэлийн одоо бүх энэ сэтгэл зүйн энэ бүх энэ асуудлууд за энэ бүхэн бол ингээд ил гарч ирж тийм ээ энэ бүх асуудлууд байдаг бол за эндээс их том одоо хэрвээ одоо айдас байдаг бол тэр айдсаасаа салж за илаашарч за ангижрах за тэр энэ боломж нээгдэж байна. За тэгэхээр энэ бол маш бас их актер их тийм одоо дотоод сэтгэлийн энэ асуудлууд яригдж байгаа болохоор бидний энэ одоо энэ сүнслэг байдал тийм ээ. За энэ байдлууд их одоо энийг гүн рүүгээ одоо бид нар яг юунаас болоод одоо айсан байна тийм ямар юмнаас болоод ийм асуудал болж байна гэдэг нь за сэтгэл зүйн асуудал руугаа илүү их гүнзгий орсноор одоо тайлж тэр талыг одоо бүх эдгэрлүүд тэгж одоо явагдах байх. За тэгэхээр бол бид нар бол нэг талдаа энэ хүн юм дотроосоо одоо өөрийгөө сэтгэл зүйн хувьд одоо эрүүл тийм ээ сэтгэл зүйн хувьд одоо ямар нэг асуудалгүй ямар нэг драма байсан бол тэрийг эдгээсэн ч юм уу тийм ээ ийм босноор бол тухайн хүн бол маш их тийм одоо сүнслэг эрхчлөөнд одоо очно гэсэн ойлголт байна тийм. Тэгэхээр энэ бол их сайн тал за юу за сөрөг муу талч бас байна тийм ээ. Ерөнхийдөө энэ Плюто ч нь одоо их удаан явж байна. Ирэх одоо 20 жилийн хугацаанд явах учраас энэ бүхэн чинь ингээ багаар ингээд ямар нэг юм айдас давтах. За сэтгэл зүйн хувьд айх. За энийг бол нэг иймэрхүү байдлууд бол бидний дотоод сэтгэлд ингээ тулгарх байх. За тэгэхээр энэ бүгдийгээ бол бид нар бас астрологи талаас нь бол ингээ зөв ойлгоод тийм ээ. Миний одоо яг үндсэн энэ сэтгэл зүйн том одоо
тал дээр ингээ явагдаж байгаа учраас ийм болж байна гэсэн ойлголттой болох нь бол их зөв байна. За тэгэхээр за өөр бас одоо энэ бидний сэтгэлийн энэ хөдөлгөөний одоо сэтгэл хөдлөлийн энэ асуудлууд маань их одоо нэг талдаа маш их чөлөөлөгдөж тийм ээ. Ямар нэг бие барьж ясан ч юм уу. За ямар нэг байдлаар дотоод сэтгэлийн хувьд их одоо айцтай байсан. За тэр одоо өөрийгөө төвчдөг байсан. За тэр бүхэн маань ерөөдөө ингээд цоошин төвшөндөө одоо шинээр тэр одоо болохгүй байсан юмыг одоо өхүүлээд за шинэ боломж, шинэ сэтгэл зүйснэ гэж одоо харж байна. За тэгэхээр бол Дэлхийн Ван гараг маань энэ одоо үндсэн өөрийнхөө энэ одоо гэр дээрээ явж байгаа болохоор бид нар бол юмыг бол их маш гүнзгий одоо тэр судлах тийм ээ. За ер нь одоо альва тэр бидний одоо бас энэ том мөнгө санхүүг хариуцсан бас энэ талбар дээр бас явж байгаа. Тэгэхээр бол бид нар бол альва одоо их мөнгийг хариуцж байгаа болохоор энэ тал дээр их тийм олон одоо боломж. За энэ талыг яг тэр мөн чанарыг одоо мөнгөний мөн чанар за тэднийг одоо илүү их сонирхож за энэ талын их том амжилтууд их гаргах одоо боломж бас байна. Тэгэхээр нэг талд одоо за нөгөө талд тийм ээ бидний энэ яг материалын одоо байдлыг одоо бас харуулж байна. Нөгөө талд нь бол бидний одоо энэ сүнслэг байдал. За илүү одоо тэр сэтгэл зүйн тэр одоо сүнслэг байдал. За энэ хоёрын одоо за тэнцвэр өөр бас одоо сөрөг талыг ингээд ярихад бол одоо за хэлэмц бол угаасаа Плуто гараг тийм ээ. Плуто бол ямар нэг юмд одоо ингээд хатаархал за ямар нэг хянах тийм ээ. За юмыг өмчлөх гэх юм уу. За иймэрхүү том энергиудыг бол хариуцдаг. Гэхдээ бол энэ ямар нэг байдлаар одоо юмд атаархлаа гэхэд тэндээс одоо дараагийн хариу үйлдэл маань өөрөө муу юм бол одоо хийж болохгүй. Мэдээж атаархал одоо ямар нэг юм атаархал юмд одоо юмыг хянах за юмыг их өмчлөх гэх юм уу. За эдгээр одоо талууд бол манай энэ механизмуд маань болж яав. Мэдрэгдэх за тийм одоо боломжтой. Тэгэхээр үүнийгээ бол бид нэр энийхэн дараагийнхаа одоо эндээ хариу үйлдэл үзүүлэхдээ бол их зөв сайн талаар ингээд баримтлаад явах нь бол бидний хувьд бол илүү одоо тэр асуудлыг илүү зөвөр илүү их тийм хүчрхэгжүүлсэн маягаар одоо шийдэл болно. За тэгээд цаашаа бол одоо өөрийгөө тийм ээ ямар нэг байдлаар энэ одоо их мөнгөний одоо гэрийг одоо хариуцж байгаа учраас энэ системийг хариуцж байгаа одоо хүмүүс байдаг бол тийм ээ ямар нэг одоо улс төрийн систем ч юм уу мөнгийг одоо гартаа байсан тэр үндсэн одоо тэр том системийг хариуцж байгаа хүмүүс бол за олон нийт рүү энэ бүх юм зориулах ёстой. Тэрс тэр олон нийтийн юмыг өөрийгөө одоо илүү харуулсан өөрийгөө илүү одоо буруу аргаар одоо баяжуулах гэх юм уу те ямар нэг байдлаар өөртөө илүү их олон тооны одоо тэр үйл хөдлөх хөрөнгө авах ч юм уу тийм ээ. За иймэрхүү байдал байвал энэ их том одоо илчлэлт болж за Плуто гараг энийг нь одоо задлах за муу үр дүнд хүргэх юм өндөр магадaltaй. За мэлхийнүүд маань бол энэ эзотерикийн одоо ертөнц нээгдэж за тэрүүгээрээ дотоод сэтгэлийнхэн сэтгэл зүйн асуудлуудыг одоо илүү одоо зөв маягаар муу юм байгаа бол тийм ээ асуудал байгаа бол тэр бүхэн эдгэрч шинэ одоо их чөлөөтэй тэр сэтгэл зүйн их чөлөөтэй тэр сүнстэй болно гэж болох байх. За тэгэхээр бид нар энэ нэг том өөрчлөлтүүд энэ болох үед бол их айцтай ямар нэг найдваргүй байдалтай тулгарах өндөр магадaltaй. За тийм байгаа. За тэгээд ер нь мэлхийнүүд маань одоо энэ үед бол одоо илүү сайхан энэ сэтгэл зүйн хувьд эрх чөлөөг одоо
эх 20 жилийн турш одоо ингээд хүлээж авах нэ. За дараагийн орд бол арслангийн орд байгаа. За арслангуудын маань хувьд бол за үндсэн одоо тэр бидний тэр хөрш, за хамтын түншлэл, за бидний одоо яг энэ хамгийн ойр байгаа за нөхөр, эхнэр, за энэ яг хамт харилцаа тогтоож байгаа энэ бүх хамтран зүтгэгч гэсэн. За яг энэ талыг бол одоо дэлхийн банк маань идэвхжүүлж өөрийн нөлөөллөө үзүүлж байна. За тэгэхээр энэ үед бол манай арслангууд маань бол ер нь бол бусдтай маш их тэр тэнцвэртэй харилцаа гэдэг ийм асуудал бол тулгарч байна. Тэгэхээр бол за энэ дээр бол юу гэсэн үг вэ гэхээр өөрийн одоо эгогоо бол аль болох одоо бусдын дээр тавих биш тийм ээ. За яг өөрийн одоо хамгийн ойр дотны хүмүүс, өөрийн яг хажууд байгаа хүнийг бол бид нар бол хөршөө гэж үздэг тийм ээ. Тэр хөрштэйгөө хамгийн одоо баланстай зөв харилцаа хийснээр энэ бүх одоо энерги маань их зөв одоо тал руугаа одоо хүчээ авах болно. Хэрвээ одоо их маш их өөрийгөө одоо бодох гэх юм уу, өөрийгөө илүү нэгдүгээр тавих юм бол сайн хүмүүс одоо холдож тийм ээ. Айгүй тийм өөрт одоо айгүй хүнд муу хүмүүстэй уулзаад авах одоо тийм магталтай энерги ирж байна. Тэгэхээр бол бас солилтой тал бол одоо муу хүмүүсээс бас нөгөө талд бол ингээд салж чадахгүй байх. За тэднийхэн иргэшээлд ороод байх ч юм уу тийм ээ. Маш их айцтай асуудлууд үүсэх. Эсвэл өөрөө муу одоо энерги буюу одоо өөрийгөө их өндөр тавих юм бол сайн хүмүүсээ алдах. За энэ одоо тэнцвэр балансыг одоо бид нэр зөв ойлгож энийг одоо зөв тал руугаа чиглүүлэх ёстой болж байна. За тэгэхээр за бизнесийн хувьд ч гэсэн бидний одоо аслангуудын маань хувьд бол том түншлэлийн одоо маш их ашигтай түншлүүд бол гарч ирэх магадaltaй. Тэгэхээр тэр энэ хүү ямар нэг бизнес хийлээ гэхэд тэр бизнесийн одоо мөн чанарыг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд тэр мөн чанар тэр ямар хүмүүстэй бизнес хийх чинь зөв бизнес үү тийм ээ. За буруу муу бизнес бол ер нь бол хийгээд тийм түншлэлийн харилцааг бол ерөөсөө тогтоох хэрэггүй. Тэгснээрээ бол их том одоо юу илчлэлт тийм ээ, том одоо асуудлууд бүр том юм гүтлийн гэж ярьдаг тийм ээ. Тэр бүхэн бүр сүрэх ч юм уу. За энэ бүх муу энергиуд сорилттой энэ бүх муу энерги бол байгаа. За тэгээд бол энэ ер нь бол энэ цаг үеүдэд бол одоо маш их энэ тэнцвэрийг барьсан. За энэ одоо би өмнө хэлсэнтэй энэ хөрш буюу хамтын түншлэлийн харилцаануудыг аюул их эрхэм одоо зүйл болох хэрэгтэй. За Плюто бол за одоо энэ дэлхийн банк энэ хонхын ордонд байх энэ цаг үед бол таны бол одоо энэ түншлэлтээр явж байгаа учраас ямар нэг юм одоо бүр ингээд болохоо байсан бол ямар нэг одоо түншлэлийн харилцаанууд тийм ээ хөршүүд энэ бүхэн болохоо байсан бол танаас одоо холдох байх. За энэ үед бол маш их одоо үнэхээр ямар нэг харилцаа бүх дуусч ийн гэдэг мэдрэмж төржтэй дотоод сэтгэлд их айц одоо мэдрэх тэр айцтайгаа одоо нүүр тулж магадгүй энтэйгээ бүр энэ тэмцэл өрнөх ийм шаардлага бас гарч ирж магадгүй. Гэтэ нэгэнт одоо болохгүй байгаа харилцааг Плюто нэгэнт ингээд болиулж байгаа учраас энэний дараад нь за зөв сайн хүмүүстэй одоо мэдээж учрна тийм ээ. Тэгэхээр энийг ерөнхийн нэг юм хүү сэдвүүдэд бид нэр анхааралтай авах хэрэгтэй болж байна. За ер нь за өөр болвол за сөрөг талын хувьд нэг иймэрхүү тийм ээ. За тэгээд бидний энэ хамтдаа гэсэн ерөнхийдөө энэ үед бол ганцаараа байх хүмүүстэй хамтарч ажиллах. За энэ одоо том хоёр тэнцвэр байгаа. Тэгэхээр бол ганцаараа амьдарч идэг одоо за хүмүүс байдаг бол тийм ээ. За тэдгээр хүмүүст бол өөр одоо түншлэлийн харилцааны одоо
эхнэр нөхөр ч юм уу за энэ хүмүүс гарч ирэх болно. Тэгтээ бол энэ үед бол ямар хүн надтай очих вэ гэдэг нь бол за бидний өөрсдөө энэ энергийг одоо зөв талыг барьснаар одоо шийдэгдэнэ гэж одоо үзэж байна. За тэгэхээр Аслангуудын маань хувьд бол сорилт бэрхшээлийг бол үл харгалзан. За энэ одоо дэлхийн мангарын энэ байршил өсөлт за тэр чөлөөлөлт за тэр гүн гүнзгий боломжуудыг санал болгож байна. Дараагийн орд бол за охины орд байна. За охины ордны хүмүүс маань бол за амьдралын чиг баримжаа одоо тэрэн дээр одоо за шинжилэл тэрийг сайжруулах одоо тал дээр дэлхийн ван гараг одоо ороод тэр талыг одоо өөрийн энергиээр идэвхжүүлээ явж байна. За тэгэхээр охинуудын маань хувьд бол ерөнхийдөө яг өөрийнх нь одоо тэр үндсэн тэр шинж одоо үндсэн тэр яг тэр эссенц тэр шинж дээр нь мөн чанар дээр нь одоо бүлэгтээ орж ирсэн байна гэж ойлгож болж байна. Тэгэхээр энэ дээр бол за ямар юунд одоо бид нэр гол амьдралын одоо шин сайжруулах үйл явдал явуулж байна гэхээр за эрүүл мэндийн асуудал дээр за өдөр тутмын амьдралын одоо байнгын хийгдэж идэг энэ ажил хөдөлмөр дээр за энэ ерөнхийдөө энэ одоо хоёр том сэдэв маань өөрөө гол одоо энэ 20 жилийн гол сорилт за одоо энэ дээр их хүч хөгжиж энерги авах за энэ сэдвүүд болж байна. Тэгэхээр бол эрүүл мэндийн тал дээр бол бидний одоо энэ мэдрэл тийм ээ юмыг одоо маш их ажилласнараа бол бидний мэдрэл нерв за стресс энэс болоод бол маш их ядарч бохимдах за энэ асуудал бол бас байна. Тэгэхээр бол Тэнгэрийн ван гараг энд орж ирснээр бол болохгүй байгаа бүх энэ ажил өдөр тутмын ажлууд за өөрийн амьдрал дээр хийж идэг энэ ажил мэргэжил карьер тийм ээ за эрүүл мэнд за эдгээрийг бол маш их одоо гүнээс нь тийм ээ болохгүй байгаануудын бүр одоо болиулж за шинээр одоо цоо шинээр юмнууд ажил амьдралын одоо эрүүл мэндийн асуудлууд эхэлж за ингэснээр бол охины ордныхан маань энэ дээр маш их зөв балансыг бариад зөв чиг баримжаагаа бариад явах хэрэгтэй. За тэр юу гэхээр ер нь бол охины ордныхан маш их юмыг одоо төгс төгөлдөр одоо хийх тийм ээ. За байгаа юмыг сайжруулах тийм одоо энергитэй хүмүүс байдаг. Тэгэхээр маш их шаргуу хөдөлмөрлөдөг. За тэгэхээр нөгөө талдаа бол бид нар ингээд шинэ юмыг одоо шинээр юмыг сэтгэх. За ямар нэг юмыг төсөөлж одоо энэ дотроо тий одоо хүний оюун ухаан тэр сэтгэлээс гарч байгаа тэр их бүтээлүүд. За ялангуяа эсрэг талын одоо тэр урлагийн бүтээл. За энэ дээр бол ингээ баланслах хэрэгтэй бол тийм. Тэгэхээр охинууд маань бол энэ одоо нэг талд ингээ яг бодиттой өдөр тутмын ажил амьдрал нөгөө талд энэ төсөөллийн мөрөөдлийн тий одоо байхгүй юмыг бий болгох тэр шинийг бүтээх тэр сэтгэмж за энэ дээр илүү анхаарах хэрэгтэй. Тэ байнгын одоо ажил хийхээс илүүтэй энэ цаг үеүдд бол энэ амрах тийм ээ амрах ажиллах за энэ хоёрыг одоо ээлжилж за зөв цагийг байх хэрэгтэй. За өөр бол одоо охинууд маань энэ стрессээс болоод ер нь бол энэ бидний энэ одоо ходоод эзний хямрал за энэний эрүүл мэндийн энэ эргэтэн одоо одоодны эргэтний эрүүл мэндийн асуудлууд бол яг сөрөг талтай бол тийм ээ буруу маш их өндөр ачаалттай яваад байл энэ тал дээр их одоо өвдөх асуудал гарах магадгүй. За тэгэхээр энийг жоохон анхаарах хэрэгтэй. За өөр бол ер нь би түрүүн хэлсэнтэй амьдралын одоо чиг тэр өдөр тутмын ажил амьдрал за энэ бол
маш их том одоо шинжилэл. За Плутогийн тэр нөгөө нэг юмыг одоо өхүүлнэ гэдэг байгаа тийм ээ. Тэр энерги орж ирж байгаа учраас ямар нэг юм одоо ингээд өдөр ажил маань ч юм уу бүх юм маань ингээд их сорилттой толгорж явбал бас стресст хэрэггүй юмыг үнэхээр болохгүй юм одоо болохгүйгаараа дуусгах тийм ээ. За энэ дээр зөв ойлголтыг аваад явах нэ. За тэгээд охины ордны хүмүүсийн маань хувьд бол за олон нийтийн энэ одоо амьдралд байдаг өдөр тутмын одоо бидний нийгмийн амьдралд байдаг өдөр тутмын ажлууд байна шүү дээ. За тэр ажлуудыг одоо тэр ажлууд дээр шинэ одоо инновацлог шинэ санаа гаргаад за тэр нь тэрийг ингэж одоо олон нийтийн төлөө одоо хийвэл за энэ одоо Плуто буюу дэлхийн ван гарагийн гол одоо бас эдний хийх ажил одоо болж байна гэж үзэхээр байна. Дараагийн орд бол одоо жинлүүрийн орд байна. За жинлүүрүүдийн маань хувьд бол тэр өөрийгөө одоо илэрхийлэх за тэр бүтээлч байдал за тэр хүсэл тэмүүлэл яг би гэдгээ өөрийгөө олох тийм ээ. За энд бол одоо эдгээр энэ тал дээр дэлхийн ван гараг одоо өөрийн энерги одоо үзүүлээд явж байна. За тэгэхээр энэ одоо өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдал за эднэр дээр ямар үр дүн гарах вэ гэхээр за нэг талдаа одоо энэ шинээр өөрийгөө одоо өөрийгөө тайзан дээр гарч тайзны өмнө гарч за энэ дээр гарч тэр өөрийгөө илэрхийлэх одоо тэр энергиуд маш их юм хүчтэй дэлхийн ван гарагийн тэр одоо сайн мууг ялгасан за буруу байвал одоо энэ дээр нэлээ их тэр одоо буруу юм нэлчилж гаргаж ирэх. За илүү сайн одоо илүү өөрийгөө зөв илэрхийлэх. За тэр өөрийн тэр хүсэл тэмүүлэл гэж одоо байгаа. За тэр талыг илүү маш их идэвхжүүлсэн. За ийм энерги одоо явагдах нэ. За тэгэхээр энэ дээр бол одоо Плутогийн энерги одоо багаар одоо ингээд урагшилж байгаа учраас энэ зарим одоо болохгүй байгаа юмнуудыг бүр ингэж дуусгаад за шинэ хүсэл тэмүүлэл одоо жинлүүрүүдийн маань хувьд нээгдэж за одоо шинээр өөрийгөө биегээ олох тийм ээ. Гэхдээ тэр бол бусдын өмнө өөрийгөө одоо нар мэт тийм ээ. Одоо бүхний гэрэлтүүлэгч одоо нар байдаг. Тэрэн шиг өөрийгөө нар мэт одоо өөрийгөө харуулах. За энэ энергиуд их идэвхтэй явагдаж байна. За өөр бол энэ бас өөр бол энэ романтик харилцаан дээр Плуто гараг явж байна. За ер нь ямар нэгэн одоо бүх энэ за энгийн одоо хүнд дурлах тий романтик харилцаа үүсэх. За бидний одоо шоу цэнгийн ч юм уу. За энэ бүхэн дээр энэ бүх одоо эднийг хариуцдаг тал дээр Плуто орж ирснээр за буруу одоо үйлдэлүүд байсан бол тийм ээ. За энэ бүхэн бол их муугаар одоо аливаа юм ингээд одоо муу юм муугаараа дуусаад тийм ээ. За илүү сайн зөв харилцаанууд энэ дээр их одоо илүү хүчрэг болж гарч ирж тийм ээ. Илүү их энэ энерги зөв өгөх нэ. За тэгэхээр жинлүүрүүд маань одоо үүний дараа илүү амьдрал дээр романтик харилцаан дээр ч гэсэн илүү их утга учиртай тийм харилцааг бол бий болгож чадна. За тэгээд бас энэ хүүхдүүдтэй харилцаан дээр шинэ одоо харилцаа үүснэ. За хүүхдүүдтэй өмнө одоо бид нар ямар юу гэж боддог байсан те хүүхэд гэдгийг за энэ дээр бас шинээр энэ үр хүүхдийн асуудал дээр шинэ харилцаа, шинэ ойлголт. За энэ дээр бас Плуто буюу дэлхийн ван гараг ажиллаж байна тийм ээ. Тэгээд өөр бол одоо ер нь бол өөрийн тэр тайзан дээр гарах дүр маань бол олон нийтийн төлөөх одоо тэр дүр байж байгаа. Тэгэхээр бол жинлүүрүүд маань тэр дүрээ одоо ер нь бол жинлүүрийн ордол өөрөө бол тэр юмны тэнцвэр баланс өөрийнх нь одоо тэр мөн чанар нь бол тийм ордны хүмүүс байдаг. Тэгэхээр бол энэ тэнцвэрийн одоо энэ мөн чанараа ямар нэмэлт тэнцвэрт одоо гарах вэ гэхээр өөрөө олонний өмнө дүрээ одоо
гаргах ингээд одоо шаардлага гарч ирж байна. Тэгэхэд тэр дүр маань юуны төлөө вэ? Олон нийтийн төлөө. За тийм байж иж одоо энэ энерги маань өөрөө зөв хүчээ авч явах нэ. За тэгэхээр жиндүүрүүд маань ер нь бол одоо энэ өөрчлөлтөнд тийм ээ хэдий ч нэ одоо нээлттэй байж чадна. Төдий ч нэ энэ өөрчлөлтүүдийн үйл явцыг бол илүү юм жигд одоо стресс багтай тий айдас багтай за ийм маягаар одоо даван туулах боломжтой байх нэ. За жиндүүрийн ордон дээр бол одоо энэ дэлхийд одоо алдартай хүмүүс маш их төрсэн байдаг тийм ээ энэ дэлхийд. Тэгээд одоо өнөө цаг үед бол энэ Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгч маань бас жиндүүрийн ордны нартай хүн байдаг. Тэгэхээр бол энэ хүнийг одоо бид нар бол юу гэж ойлгох вэ гэхэд энэ бүх юмны одоо тэнцвэр энэ дэлхийн ертөнцийн тэнцвэрийг одоо хангах гэж тийм ээ энэ тэнцвэрийн төлөө илүү их хүчтэй байр суурь гарч ирж энэ тэнцвэр балансыг одоо гаргаж ирэх гэж ингэж одоо энэ энерги өөрөө одоо явж ийн гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол нэг талд Орос тийм ээ том улс байдаг. Нөгөө талд бол энэ Америк нэгдсэн улс барууныхан энэ талд бол за зүүнийхэн гэдэг ингээд энэ хоёрыг одоо баланслуулахын тулд энэ талд одоо нэг өсөндөө энэ баланс алдах гээд байх тэр цаг үед жиндүүрийн ордны хүн гарч ирж ингэж баланслуулж явах жишээний тийм ээ бүр том утга нь бол одоо улс төрийн одоо амьдрал дээр за энэ талын одоо тэнцвэр баланс гэдэг юм бол маш их одоо астрологиор ингэж ажиглагддаг. За энэ талаар бол одоо тусдаа би нэг сэдв ярина. Дараагийн орд бол Хилэнцгийн орд байна. За Хилэнцгийн ордныхны маань хувьд бол за дэлхийн ван гараг одоо аль хэсэгтээ идэвхжүүлж ийн гэхэд одоо энэ гэр бүл тийм ээ бидний энэ гэр бүл за ажил мэргэжил карьер за энэ өөрийн дотоод сэтгэлийн хөдөлгөөн за эдгээр энэ талыг хариуцсан одоо энэ гэр идэвхжиж байна. Тэгэхээр бол одоо бол дөнгөж одоо дэлхийн ван гараг хөдөлгөөнөө хийгээд эхлээд явж байгаа учраас эхнээсээ бид нар ингээд зөв одоо энэ энергийг зөв өөрсөндөө зөв ашигтайгаар амжилттай одоо энерги одоо өөрсөндөө ашиглая гэвэл за энэ сэтгэлийн хөдөлгөөнөө бид нэр Хилэнцгийн ордныхан маань тэр бүр үндэс суурийг тийм ээ хүний сэтгэлийн хөдөлгөөнийхөө өөрийн тэр үндэс суурийг бүр ойлгож одоо судлах за тийм одоо шинжилэл тийм ээ хэлцүүд маань явагдаж байна. Тэгэхээр бол бидний дотор байдаг энэ айдас байдаг бол за тэр айдсынхаа гүн гүнзгийг гэдэг ойлгож тийм ээ яг юунаас болж гэр бүлийн тал дээр тийм ээ одоо хамтын тэр ажиллагаан дээр за нийгмийн ажил амьдрал дээр ч гэсэн яг юунаас болж айж байна те юу айдас болоод байна. За энийг эхнээсээ аягүй сайн тийм гярхаа сайн ажиглаж одоо ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ дээр ямар нэгэн буруу за үндсэн одоо амьдралын үндсэн тэр зарчим дээр одоо нийцэхгүй байвал тийм ээ энийг олж мэдэж энэ асуудлуудаа их зөв шийдэл гаргаж ингэж энэ энергийг одоо илүү зөв тал руугаа хүчрэг одоо ашиглавал за бидэнд их маш зөв болж байна. Тэгэхээр энэ гэр бүлдээ одоо энэ их бүхний хувиргагч өөрчлөгч одоо энэ задлагч энэ гариг одоо орж ирснээр маш жоохон айц төрмөр тийм ээ гэр бүл өөрчлөгдөхөө гэдэг тийм ээ гэр бүл дээр нэг сорилт ирж чинь гэх юм иймэрхүү айц төрж байгаа ч гэсэн гэр бүлийн амьдралд чинь ямар нэгэн болохгүй одоо буруу үндсэн гэр бүл гэдэг чинь юу вэ тийм ээ гэр бүл чинь ямар үндсэн одоо суурин дээр гэр бүл болдог вэ гэр бүлийн үр хөвгүүд ихнэр за энэ гэр бүлийн бүхий л амьдралын энэ талын амьдрал юун дээр суурилдаг вэ гэдгийг ер нь бол мэдэх хэрэгтэй. За энэ үндсэн энэ суур одоо энэ зарчим алдагдсан хэсэг байвал энийг их анхаарч за энэ дээр ер нь дэлхийн ван гарагийн тэр задлага тэр одоо
өөрчлөлт, шинжилэлт ингээд явагдах өндөр магадaltaй. За ер нь бол энэ одоо ер нь бол сорилтыг бол дэлхийн аван гарагийн сорилтыг бол даван туулах нэг түлхүүр одоо юу вэ гэвэл тийм ээ. Ер нь бол хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. Хэрвээ ингээд ямар нэг юм гэр бүл дээр болохгүй байвал энийг хүлээн зөвшөөрөө. За энэ бүхэн ер нь дуусах нь тийм ээ. Дахин энэ одоо үхэл ирж байна гэж одоо зөөрлөж хэлж болох болно. Тэгэхээр ингээд энэ бүхэн ингээд үхэл одоо тэр яг үхэл гэхээр нөгөө нэг физикал хүн үхэх тэрийг бол хэлээгүй. Ямар нэг асуудал байвал тэр асуудал өөрөө дуусах үхэх гэдэг ойлголтыг одоо хэлж байгаа. Тэгэхээр зөв сайн байвал илүү муу юм одоо төгсөж сайн тал руугаа өөрчлөлт шинжил явагдвал муу нөхөж одоо тэрний дараа илүү сайн эрүүл энерги одоо дахин төрж шинээр хүчрээ болгох одоо бидэнд сайн. Хэрвээ нэг муу юм одоо юм байвал за тэр асуудал бол үнэхээр задарнаа тийм ээ. За энийг бол бид нэр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдал үүснэ. За тэгээд ер нь бол ингээд за Плутогийн энерги ингээд цаашаага бидний амьдралын болохгүй бүтэхгүй тийм ээ шарах за эдээ байсан бол тэрийг задлалснаар биднэрт ер нь бол за төсвөр хатуужлын тэр одоо сэтгэл зүйн байдал үүсэж дахиад шинэ амьдралын боломж нээгдэж за энэ тэгэд илүү эндээсээ туршлагачиж илүү хүчрэг одоо цаашаа явдаг байгаа. За хэлэнцүүдийн маань хувьд бол бас нийгмийн одоо нийгмийн ажил амьдрал за түүнтэй холбоотой гэр бүлийн амьдрал байдаг тийм ээ. Тэгэхээр бол нийгэмдэр бид нар бас их юм балансыг сайн барих хэрэгтэй. Нийгэм дээрээ ажил мэргэжлээ ашиглаж одоо зөв зарчмыг барьж ажиллаж хөдөлмөрлөх нь бол за бидний одоо хэлэнцүүдийн маань хувьд бол гэр бүлийнхээ амьдралд нь бол бас сайнаар нөлөөлөх ийм цаг үе явж байна. За ер нь бол эрх мэдэл дээр одоо шудраг зөв байх тийм ээ. За ингэснээр бол гэр бүлийн амьдралд бол сайн нөлөөлөх энэ цаг үе байна. Дараагийн хувьд за номын хувьд байна. За номын хувьдныхны маань хувьд бол дэлхийн аван гараг номын хувьдны яг эсрэг талд байдаг тэр 3 дугаар гэр буюу тэр эхийн урдыг харилцдаг гэр дээр гэсэн үг тийм ээ. Плуто гараг орж ирсэн байна. За тэгэхээр энэ цаг үед бол номууд маань бол за өдөр тутмын харилцаан дээр сорилт бэрхшээл тийм ээ. Одоо өөрчлөлт за шинжилэл явагдах нэ. За тэгэхээр бол энэ 20 жилийн хугацаанд энэ дэлхийн аван гараг маань хумхын ордонд явах учраас энэ одоо дөнгөж эхлээ явж байгаа учраас ихэнх үе дээр бид нэр зөв чиг баримжаа аваад одоо амьдралдаа энэ энергийг зөв ашиглаж бол маш их одоо энэ энергийн одоо хүчтэй сайн талууд нь ирэх юм аа. За тэгэхээр номуудын маань хувьд бол өдөр тутмын энэ харилцаан дээр бол ямарваа нэг энэ жижиг харилцаанууд за тэгэхээр өдөр тутмын харилцааг хариуцдаг энэ хэсэг бол англиар бол одоо communication те энэ харилцаанууд өдөр тутам бидэнд одоо хийгдэж идэг одоо зүгээр жишээлбэл тийм ээ ажил дээр тийм ээ байнгын одоо тэр communication энгийн зүгээр тэр харилцаанууд байдаг. За энэ бүгдийг бол харилцдаг энэ тал дээр одоо шинжилэл хувирлалт за өөрчлөлт тийм ээ. За энэ том энерги ирсэн байна. Тэгэхээр бол за хэл ярианы хувьд бол номууд маань бол илүү их нарийн детальны одоо их жижиг чадвар шаардсан тэр хэл ярианы харилцааг одоо шинээр тийм ээ дахин өөртөө суралцаж тэрлүү тэрүүгээр дамжуулж тийм ээ илүү их тэндээс одоо үр ашиг хүртэх. За тэр энэ бидний энэ жижиг харилцаанууд одоо маш их хэрэгтэй болох нэ номуудын маань хувьд. Тэгэхээр ер нь бол номын хувьд өөрөө бол их томоор сэтгэдэг юмыг их том утгаар илүү гүнзгий утгаар одоо
сэтгэж тэр хэл яриаг одоо өөрсдөө ярьдаг хүмүүс байдаг. Тийм учраас энэний одоо эсрэг тал буюу их тийм nice одоо хөгжилтэй тийм ээ. Илүү их юм таатай харилцаа. За тэгээд илүү одоо тэр их жижиг ур чадварлаг тэр хэл ярианы харилцааг одоо өөрсөндөө хөгжүүлэх шаардлага гарч магадгүй. За тэгэхээр энэ тал дээр одоо илүү анхаарч энэ одоо харилцааны одоо хэм маягуудаас болж номуудад маань их шин одоо тийм айц төрөх гэх юм да тий айц төрж тэр айцтаас болоод энэ харилцаа маань одоо илүү сайжрах энэ энерги явж байна. За өөр бол одоо номуудын маань хувьд бол энэ баг сургууль байх үеийн одоо сэтгэл зүйн одоо драма тэр ямар нэг тэр тэнд болж исэн одоо асуудлууд байсан бол энэ одоо сэтгэл зүйн тэр байдлыг одоо эдгэж илаашруулж бүрэн гүйцэд одоо эндээс одоо буруу өөрийн биед тийм ээ тэр бага насны одоо дурсамж эднэр буруу амьдралын туршид буруу үйлчлэл хийсэн бол энэ бүхнийгээ эдгэж амьдрал дээр илүү одоо их чөлөө одоо шинэ эхлэл тавигдах нэ. Энэ ер нь бол энэ мэдээж энэ өөрчлөлтүүдийг дагаад бэрхшээлүүд бол ирдэг. Тэгэхээр тэр бэрхшээлүүд бол бидэнд бол тэр хүч чадал эрх чөлөөг өгдөг гэсэн одоо ерөнхий энэ Плутогийн одоо дүрэн байна. Тэгэхээр энийг бид нэр бас сайн бодож ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо хүмүүс бол энэ Плуто буюу дэлхийн вангийн энэ одоо хувиргаж өөрчилж байгаа энэ энергийг бол хүлээн авснаар бол хүмүүс энэ ер нь бол яг найзтайгаа нүүр тулах тийм ээ. Тэр нүүр тулснаар бол тэр өсөлт тэр хувьслын одоо тэр хүчрэг одоо тэр хурдыг одоо авч одоо тэр бидэнд тэр өөрийнх нь тэр Плуто буюу дэлхийн вангийн үндсэн одоо өгөх гээд байгаа тэр шинэ боломжууд нэгтгэнэ. Номуудын маань хувьд бол маш их энэ жижиг сургалтуудад их хамрагдаж магадгүй тийм ээ. Жижиг өөрийгөө одоо чадах тулс нь богино хугацааны илүү их юм өргөн цар хүрээтэй үндсэн гол сэдвүүдийг одоо суралцах тэр жижиг сургалтуудад их хамрагдвал маш их одоо үр дүнтэй өсөлт дэвшлийг харуулж магадгүй. Тэгэхээр номууд маань ер нь энэ цаашдын одоо 20 жилдээ бол харилцаа энэ одоо ур чадварууд, харилцааны ур чадварууд, харилцааны одоо хэм маяг эдгээр дээр бол том өөрчлөлтүүд явагдах нэ. Номууд маань бол ер нь бол их тийм хурц. Юмны аливаа юмны их гүн рүү судалгаа хийдэг. Гүн гүнзгий одоо судалгаач ер нь бол дээд ухаан, мэрэгэн ухаан тэр дээд боловсролыг хариуцдаг. Энэ одоо энергийн хүмүүс байдаг. Тэгэхэд бол энэ номууд бол их хурц ааштай. Яг одоо шууд уурлаа гэхэд ер нь шууд тэрийг их одоо ер нь бол зөвлөж хэлбэл номын ордны зөвлөлөөр бол энэ аянгыг бол номын орд захирдаг. Тэгэхээр одоо их хурц ааштай байдаг. Хүн юу нэг томоор боддог. Жижиг шажиг юмыг ер нь анзаарахгүй том утга санаагаа барьдаг. Тэгэхэд эсрэг талд нь ихрийн орд бол маш их юм нөхөрсөг, маш их юм одоо ур чадварлаг. Тэр ур чадварууд бол маш их юм детейлний жижиг юм ур чадварууд маш өндөр чадамжтай хүмүүс байдаг. Тэгэхэд номууд маань бол одоо энэ нөхөрсөг тэр жижиг юмыг ч гэсэн анзаарсан тийм ээ. Тэр ур чадваруудад энэ суралцах. Одоо энэ тэнцвэр балансыг одоо их 20 жилийн турш суралцаж тэндээс одоо
шинэ одоо эрх чөлөө, шинэ одоо харилцааны хэм маягийг олж авах нэ. Дараагийн орд Матын орд байна. За Матын ордныхны маань хувьд бол Дэлхийн ван гарагийн Хумхын ордынхын аялал бол таны яг үнэт зүйлс болох. За тэр одоо мөнгө санхүү, тэр эд хөрөнгө, материалын байдлын одоо тэр хэсэгтэр өөрийн энерги үзүүлж явж байна. За тэгэхээр энэ үед бол матрууд маань бол Плутогийн одоо буюу энэ Дэлхийн вангийн нөлөөлөл материалын эд хөрөнгөндөөс чинь бол нөлөөлж байгаа болохоор за энэний одоо сайн муу, за одоо зөв буруу, за тэр энергиудыг бол мэдэрч эхлэх болно. За тэгэхээр энэ бол одоо бидний яг энэ өдөр тутмын одоо хариуцдаг мөнгө санхүү тийм ээ. За энэ дээр Плуто ороод ирсэн байна. За тэгэхээр бол энд бол бас сорилттой талууд бас гарч ирж байгаа. Материалын эд хөрөнгөгийн тал тийм ээ, санхүүгийн аюулгүй байдал дээр бол Матын ордныхан маань бол маш их тийм сэтгэлийн тэр гүнээс одоо тэр гүн гүнзгий энэ эд хөрөнгөтэйгөө хамааралтай болж тий. За энэ одоо эд хөрөнгөнөөсөө чөлөөлөгдөхгүй гэж одоо тэр айдас бас айдастай маш их эсэргүүцэл одоо тэнд үзүүлж тийм ээ. За энэ одоо сорилтууд бас харагдаж магадгүй. Тэгэхээр бол Плуто бол ер нь бол энэ астрологид бол яг тэр хэрвээ асуудалтай за одоо мөнгө олох тал дээрээ гэх юм да буруу аргаар мөнгө олдог. За илүү тийм ээ муу аргаар мөнгө олох. За иймэрхүү байдалтай байвал тэрийг аягүй хилчилж одоо гаргаж ирж тийм ээ. Тэгэхээр одоо тэр хамгийн их одоо бидний маш хэрэгцээ бидний амьдралд одоо энэ цаг үед бол мөнгөний одоо үн цэн их өндөр өссөн энэ 90 үед бол маш их эмзэг за их сорилтыг одоо авчирч магадгүй. Гэхдээ бол одоо дөнгөж Плуто гариг маань одоо эхлээд явж байгаа учраас бид нар энэ цаг үеэс бол за зөв талаа бариад энэ энерги одоо зөв чигийн одоо зөв барих юм бол харин ч бүр одоо мөнгийг илүү өөрийнхөө тэр аюулгүй байдал тийм ээ бид нар одоо хизээч мөнгөөр дутагдахгүй гэсэн тэр бидний хүсэл за тэр аюулгүй байдлыг бол одоо илүү хүчрхэгжүүлж сайн болгож өгөх тийм энергитэй байгаа. За тэгэхээр матрууд маань бол за бас энэ дотоод сэтгэлийн хувьд тийм ээ энэ Плутогийн айдсуудыг бас мэдэрч байгаа гэж би хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр бас одоо бас өөрөөр тайлбарлахад бол энэ ядуурлаас айх тийм ээ. Тиймээс бол одоо би мөнгө олъё гэсэн одоо хариу үйлдэл бидэнд бол их хүчтэй гарч ирэх байх. За тэгэхээр эд хөрөнгөө илүү маш их юм хянах. За тэр хэрэгцээг бол их өндөр мэдрэх байх. За тэгэхээр бол хамгийн гол түлхэлт өгж байгаа тэр энерги болохоор бол за мөнгө олох одоо тэр энергийг бол их хүчтэй түлхэлт өгж байгаа. Гэхдээ энэ дээр бол тийм аргаа барсан тийм аргаар биш. Илүү зөв шудраг. За тэр аргыг хайх нь бол энэ энергийг хүчтэй болгож за тэр бидний одоо тэр мөнгө санхүүгийн амьдрал маань баталгаачих ийм цаг үе ирж байна. За дараагийн орд бол Хумхын орд байна. За Хумхын ордныхны маань хувьд бол Дэлхийн ван гарагийн одоо нөлөөлөл тэр яг өөрийн одоо физикал одоо тэр бие харилцдаг одоо тэр яг гадаад харилцдаг. За энэ тал дээр өөрийн энерги үзүүлээд яваад эхэлж байна. За тэгэхээр энэ одоо энэ талыг одоо идэвхжүүлж Плуто өөрийн энерги ингээ үзүүлснээр бол за өөрийн
яг тэр бие махбод тийм ээ гадаад төрх байдал. За энэ дээр одоо шинжилэл, за өөрчлөлт, за хувирал, за энэ бүх Плутогийн энерги хүчээ аваад эхэлсэн. За тэгэхээр бол хомхууд маань бол одоо өөрийгөө өөрчлөх тийм ээ гадаад төрх байдлаас өөрчлөгдөх. За өөрийгөө бас нөхөн сэргээх. За ер нь бол хүн одоо энэ цаг үеэс одоо эхлээд бол хомхын ордныхан маань бол их тийм их нууцлаг одоо тийм онцгой мэт тийм энергитэйгээр одоо харагдах тийм бусдад. За ер нь бол одоо нэгдүгээр одоо тэр гэрдээр итгэвч чинь гэдэг бол за ер нь бол их тийм дайн тулааны, за тулааны одоо ер нь физикал тулааны, за ийм байдал энэ одоо гэр учраас энэ дээр бол их тийм Плуто өөрөө юм бас юм тулааны тийм одоо гариг байдаг. Тэгэхээр их тийм их гадагшаага ил одоо тийм тулалдах тийм ээ ийм байдал нь илүү их тийм дотгошоогоо одоо зүүрлэж хэлвэл их тийм эвгүй айдас сүрэм харагдах ч юм уу тийм ээ. За нэг иймэрхүү байдал ажиглагдаж магадгүй. Тэгэхээр бол энэ Плуто гариг маань ингээд энд ирснээр бол за бид нэр энэ энергийг өөрсдөндөө илүү зөв тэр энергийг өөрсдөндөө зөвөр нь одоо ашиглаж илүү хүчтэй болохын тулд бол ямар нэг байдлаар өөрсдийгөө энэ миний энэ одоо гаднаа харагдах, за энэ юуны тулалдах, за амьдрал дээр тэмцэх тийм ээ энэ байдлууд маань бидний сэтгэл зүрхэн дотороос ямар сэтгэл зүйн маань илүү хүчрэгдснээр тийм ээ бидний гадаад одоо хүч чадал, бие махбодын хүчт маань хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдэг талыг бол судалж энэ талын их гүн гүнзгий ойлголттой болвол их зөв байна. За тэгэхээр бол энэ их гүнзгий одоо энэ талын судалгааг хийж тийм ээ энэ талыг илүү сонирхож, за угаасаа энэ цаг үе ирсэн. За тэгэхээр энэ дээр сорилттой тал бол за хэрвээ тийм ээ өөрийнхөө одоо гадаад төрхөнд өөрийнхөө бие махбодонд их хайхамжгүй явах тийм ээ. За буруу зуршилтай байх, за арх тамхи хэрэглэх ч юм уу тийм ээ. Энэ байдлаас болоод бол харин ч бүр энэ Плуто гариг маань гадаад төрхийг бүр задлаад тийм ээ ямар нэг энэ талын одоо аюулууд бас ажиглагдах магадaltaй. Тэгэхээр бол бас энэ бид нар энэ үед бол маш их зөв, за бидний энэ гадаад физикал бие махбод маань хэрэгтэй тэр зөв зүйлийг хэрэгжүүлж баримталж явах нь хэрэгтэй. За тэгэхээр мэдээж энэ одоо тэр сорилттой тал дээр бол за бас буруу байвал тийм ээ өөртөө ихтгэлгүй харагдах бусдын нүдэнд. За ер нь бол бас их хитрхи их одоо энэ энергийг буруу ойлгох юм бол амьдралыг бол ер нь бол тулааны талбар гэж үзэж тийм ээ. За ер нь бол тэгээд амьдралыг бол тулааны талбар биш гэж үзэх нь бол бидний одоо бас тэр сорилттой тал болж байна. Тэгэхээр энэ одоо хүүхдийн гэмээр тийм ээ энэ одоо тулаан, за амьдрал дээр тэмцэх ёстой, за ялангуяа одоо бие махбодын хувьд физикал маягаар тэмцэх ёстой. За энэ энергиудыг илүү одоо өөрийнхөө бие махбодыг эрүүл чирэг хүчрэг болгох, за аль болох нь спортыг бид нэр хийснээр тийм ээ бие махбодод ямар өөрчлөлтүүд явж байна, сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд явж байна, энэ талын их гүнзгий юм судалж ойлгох одоо ийм цаг үе ирсэн байна. Дараагийн орд загсны ордыг ярив. За астрологид бол загсны орд бол хамгийн сүүлийн орд байгаа. За тэгээ загсны ордныхны хувьд бол Плуто буюу дэлхийн ван гариг 12 дугаар гэр дээр нь буюу ер нь бол астрологид бол энэ загсны өөрийнх нь гэр гэж үздэг. Тэгэхээр бол
энэ загсны гэр буюу 12 дугаар гэрийг нь идэвхжүүлж дэлхийн ван гарагийн одоо тэр өөрийн тэр нөлөөллийг үзүүлж байна. За загснуудын маань хувьд бол энэ үед бол хамгийн одоо ойлгомжгүй астрологид бол хамгийн тайлагдшгүй одоо энэ хэсэгдэр одоо Плутогийн энерги явж байгаа учраас энэ хүний одоо энэ сэтгэл зүрх тийм ээ. За яг энэ хэсгийг одоо идэвхжүүлж байна. Тэгэхээр энэ хүний зүн совин сэтгэл зүрх энэ хариуцдаг энэ хэсгийг бол маш их тийм дотн одоо задлагаа өөрчлөлт шинжилэлт ингээ явагдах цаг үе ирж байна. За тэгэхээр бол загснууд маань бол одоо сүнслэг хөгжил бол явагдана. За бидний одоо тэр зүн совин тэр их сайжирна. За ер нь бол одоо зүүдэндээ бол шин санаа олж илрүүлэх тийм ээ. За энэ байдлууд их ажиглагдах байх. Ер нь бол энэ сэтгэлийн болон одоо тэр зүн совингийн гүнзгий өөрчлөлт одоо явагдана гэж үзэж байна. За гэхдээ энэ одоо өөрийнхөө тэр сэтгэл зүрхэн дотор явагдаж байгаа тэр бүх асуудлууд байдаг бол тэр бүх асуудлууд эдгэрч тийм ээ. Тэр бүх асуудлуудыг маш их сэтгэл зүрхнийхээ гүнээсээ судалж тэнд маш их юм одоо шинжилтүүд явагдах болно. Тэгэхээр загснууд маань бол энэ их өөрийнх нь тэр мэддэг одоо хэсгээр явж байгаа учраас маш их бусдаас илүү энэ зүрх сэтгэлийн одоо хүсэл мөрөөдлийн асуудлуудыг илүү их ойлгож мэдэх тэр боломжтой үе одоо ирж байна. За ер нь бол загснууд маань энэ үед бол одоо мөрөөдөл тийм ээ. Хүнд бол мөрөөдөл гэж байдаг. Тэрний утгыг одоо судлах. За өөрийнхөө тэр сэтгэл зүйдээ маш их юм задлан шинжилгээ хийх хандлагатай байна. За ингэснээр бол эхлээд бол өөрийгөө маш их шинчилж тийм ээ. Ингээд шин сэтгэл зүйтэй болно гэх юм уу тийм ээ. За ингэснээр бол загснууд маань ерөөсөө бусдын төлөөх гэсэн үндсэн тэр одоо эссенц буюу мөн чанартай байдаг. Тэгэхээр бол бусдыг одоо бусдын санаа бодлыг бол маш их ойлгох чадвар их сайжирна. Тэгээд тэгснээр бол одоо бусдыг эдгэх тэр одоо сэтгэл зүйн эмчилгээ хийх тэр одоо энергиуд маш их юм хүчтэй бөгөөд маш их юм зуухан одоо явагдаж байна. За тэгэхээр одоо энэ бүх одоо саяны ярьсан сэтгэлийн их бүх энэ асуудал тийм ээ, энэ бүхнийг бол өөрөө ч гэсэн мэдэрч эхэлнэ. Энийг бол ингээд энэ бүгдийг бол бусдаас илүү ойлгож байгаагаа бол өөрөө мэдэх тийм боломж одоо ирсэн цаг үе ирлээ. За сорилттой тал бол загснууд маань бол ер нь бол энэ цаг үед бол ямар нэг байдлаар ухамсаргүй хариу үйлдэл үзүүлэх бол ийм одоо муу тал юм тийм ээ. Ийм одоо сорилтууд. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр бол ямар нэг ухамсаргүйгээр одоо хариу үйлдэлд өртөх гэх юм уу тийм ээ. Тухайн хүн үнэхээр хүсээгүй байхад муу юм хийчих юм уу. За иймэрхүү сорилт бол бас харагдаж байгаа. За ер нь бол ингээд зүүдэндээ одоо ямар нэг юм харанхуйн одоо тэр их хүч тийм ээ. За их муу одоо харанхуйн хүчтэй одоо тэрийг бол тайлбарлахын аргагүй тийм зүүдлээд байх ч юм уу тийм ээ. За ийм сорилт байна. Ер нь загснууд бол хүнд бол хүний сэтгэлийг бол бусдаас илүү одоо уншиж ойлгох чадвартай байдаг. Тэгэхээр бол бусдаас илүү хүний зүрх сэтгэлийг мэдж байгаа учраас хүний эмзэг талыг нь бол илүү одоо мэддэг. Тийм учраас загснууд буруу муу одоо
хийхдээ бол бусдыг эмзэглүүлэх хандлагатай байдаг. Гэхдээ энэ Плутон гариг бол аль болох тийм ээ бусдыг эдгэх, бусдад их бусдын төлөө өөрийгөө зориулахдаа өөрөө тэр бүхнийхээ очрыг олж сэтгэл зүйн асуудал байдаг. Бусдыг тэр сэтгэл зүйн хувьд нь эдгэх гэсэн ийм маш их астрологид бол хамгийн их хүнд сэдвийн тэр сэтгэлийг хариуцсан энэ том 20 жил ирж байна. За энэ удаагийн бичлэгээр бол дэлхийн ван гариг хумхын ордонд бол 20 жилийн аялал хийж байгаа. Тэгээд хувь хүмүүст дэлхийн ван гариг хэрхэн нөлөө үзүүлэх вэ талаар ярьлаа.